За IB дээр үгсэндээ ийм formative, summative assessment гэж хоёр assessment-ийг ярьж байгаа. За IB-гийн 3 хөтөлбөрт юу болдог вэ? Бичиг баримт гэсэн үг л дээ. Нэг нь болохоор та нарын unit plan болдог. Дараагийнх нь болохоор subject group overview бүхлээрээ бүх одоо хичээлүүдийн одоо бидний хийгээд байгаа хатнаар чинь төлөвлөгөө шүү дээ хичээл болгоноор тэр шиг IB-гийн бүх хичээлийнх нь одоо агуулгыг зааж өгсөн тийм юу хэлж байгаа бичиг баримт. За дараагийнх нь нэг нь unit plan-ыг хийж дараагийнх нь болохоор ийм шалгалтын бэлтжиж байгаа боловсруулж байгаа чинь бас яг бичиг баримтанд тооцдог гэсэн. Тэгэхээр энэ дээр бид нэг асуудал нь гэвэл цөмөл байдаг тийм. Цөмийн 100 онооны скиллээр хүүхдүүдэд үйлчлэхээр IB-гийн нөгөө ABC 8 руу оруулах хэцүү байна. Тийм учраас бүгдээрээ угаасаа энэ жил ABCD-гээ шалгуураад авнаа. За энийг болохоор одоо энэ 8 тэр хүүхэд 7-оос 8 оноо авч ирвэл энэ бол хангалттай 100 гарч яана л гэж яг өөрсдөө e-school руу тавьж байгаа, хувийн ирэг дээр тавьж байгаа дүнгуудээ ингэ шилжүүлнэ гэсэн. За formative гэдэг нь IB дээр авч байгаа явцын шалгалт болон бусад үнэлгээнүүдийг хэлж байгаа. Гэрийн даалгаврыг, бидалтыг, явцын шалгалтуудыг та нар formative тооцоод оноожуулж болно. Гэхдээ IB дээр энэ formative дээр ямар ч оноо энэ 8 оноор нөлөөлөх боломжгүй. Энэ дээр зөвхөн та нар юунд ашиглах вэ гэвэл энэ 100 оноогоо бүрдүүлэхдээ л ашиглая. За эндээс ч одоо 100 онооны чинь 70% өсөд ирэх та. Угаасаа бид нар тэгдэж шүү дээ. Эрц идэх явцын шалгалт гэж байгаа нэг 70% босгоод удирдлын эцсийн шалгалтаар 40 оноогийн нөгөө 100 гардаг. Тэгвэл энэ 40 оноо удирдлын шалгалт гэдэг байгаагаа тэгвэл одоо энэ 7-оос 8 оноо авч байгаа нөгөө IB-ийн шалгалтаа гэдэг ойлгож. Гэхдээ энэ шалгалт маань Патрикийн сургалтын хүмүүс мэдж байгаа. Хизээч цаасын хэлбэрийн одоо бидний шиг тест шалгалт байхгүй маань. За та нарын хичээл болгоны чинь шалгуур ингээд ийм зорилгууд нь байдаг. Обжектив гэдэг. A-ийн юу шалгалтын, B-ийн юу шалгалтын, D-ийн юу шалгалтын гэдэг. Ихэвчлэн онлын мэдлэгийг болохоор A, B шалгана. За тэр нь одоо юу гэдэг нь та нар хүүхдүүдэд бичиг даалгавар өгч болж байна. Задлан шинжлэх даалгавар гэдэг юм уу? Ямар нэгэн бичиг сурталчилгааны даалгавар та нар өгч болно. Энэ бол мэдсэн үү? Мэдснээ ашиглаж гэнэ үү гэдгийг ингээд ихэвчлэн онлын суурийг ашиглаж байгаа шалгалтыг A, B гэдэг байгаа. C, D гэдэг нь ур чадвар гэж хэлдэг. Та бүхэн яг нөгөөдхөө эдгээр скил буюу бидний гол зориод байгаа. Тэр 5 ур чадвар цаашаа завдраад арга болж байгаа энэ ур чадваруудыг бид нэр үнэлдэг гэсэн үг. Гол асуудал нь энэ ур чадварыг үнэлээд байгаа. Тэрнээс биш нэг ямар нэг хичээлийн агуулгыг оноогоор үнэлж байгаа хэрэг биш шүү. За тэгээд жилд 4 удаа бид нар энэ IB-гийн assessment-ийг авсан байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар одоо яг 12 сар дуусахад чи эхний үйлрэл гэхэд 12 сарын сүүлээр эцэг эхчүүдтэй нөгөө report card буюу дүнгийн тайлан өгөхөд бид нар ABCD гэсэн 4 шалгуураар 2 удаа авсан байх хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр эхнийх нь одоо хизээд харах гэдэг. Энэ 10 сард харах гэдэг шүү дээ. Багш нараа энэ 10 сард. Тэгэхээр та нарын unit plan чи энтэйгээ бас уялдах хэрэгтэй шүү дээ. За хэдэн сарын хэдэн би юу яая шалгалтаа одоо өгөхөөр авахаар төлөвлөё гэдгийг чинь та нар өөрсдөө ингээд шийднэ. Тэгэхээр шалгалт чинь хизээ байх гэдэг нь тэгэхээр магадгүй 10 сарын сүүлийн 7 хоног байх гэдэг тийм. За ингээд нэг цаг тахал шиг одоо сургуулиар гарсан халдварт өвчнөд холбоотой ингээд одоо 9 сарын сүүлийн 7 хоног 7 хоног ингээд завхраад өнгөрч байгаа шиг байна. Гэхдээ та нар хувьдаа бичиг баримтын бүрдүүлэлтэн дээр одоо тулж ажиллаач. Unit plan-д гараасаа гаргаач. Unit plan дээр шалгалтын төлөвлөгөөнүүд чинь байх ёстой. Тэр шалгалтын материал болохоор нэлийн зузаан юм бол яа гэвэл шалгалтын материалнаас гадна нөгөө нэг энэ болгоныхоо зорилгоодыг зааж өгдөг байхгүй. Энэ хичээлийг үзэхэд ийм юм ур чадварын дадал суусан байх ёстой гэдэг чинь заагаад шалгуур болоод ороод ирнэ гэсэн үг. Жишээ нь A дээр 8,
B дээр 8, C дээр 8, D дээр 8 гэдэг хүүхдийн нэг үсгийг та нар 1-8 хүртэлх оноогоор үлдэх гэдэг шүү дээ. Нэг үсгийг 1-8 хүртэлх оноогоор. A дээр энэ хүүхэд 6 авлаа. B дээр 5 авлаа. C дээр 5 авлаа. D дээр 7 авлаа гэж гэдэг юм уу? Их мэдчлэгнээр ингээд үнэлэнгүүт энэ дундаасаа яг уу дундчаа олоод тэр хүүхдийн одоо юу хамгийн дээдэлтэй 32 оноо байх хэрэгтэй байхгүй юу? Тэр рубрик нь бэлэн байгаа. Хэрвээ та нар энэ үнэлгээгээр гараад ирвэл тэр хүүхдийн чадамжийг цаанаас нь заагаад өгсөн бэлэн рубрик байна. Тэгэхээр та нар